TDB Asset Management уртаар ухаалгаар доктортой Батлаад ирээдүйд хүртэл хамтран ажиллаж байгаа та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр согоо энэ хэсэг дээр хоёлоо ямар мэдээллийг хүргүүлээ? За өнөөдөр бол үнэлгээний ерөөхдөө суурь ойлголтын талаар яриа гэж төлөвлөсөн байгаа. За тэгэхээр одоо слайдн дээр үлээ харж байгаад за юуны талаар ярилцах вэ гэдгийг хэлье. За тэгэхээр ер нь 3 хоногийн өмнө нэг томоохон үйл явдал болсон. За тэр нь бол SpaceX компани IPO хийсэн. Олон нийтэд нээлттэй болж хуцаага гаргасан байгаа. Тэгэхээр энэ IPO-тэй холбоотой одоо энэ үйл явдал нь бол дэлхийн хамгийн өндөр одоо үнэлгээтэй ингэж гарч байгаа хамгийн их бас хөрөнгө оруулалт татсан ийм одоо IPO болж өнгөрсөн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой одоо хэд хэдэн ойлголтуудыг хэдүүлээ одоо ямар үйл явдал болов яг гол мэдээллүүд нь юу гэж болохоор гэдгийг хараад тэгээд тэрэн дээр ер нь үнэлгээ гэж бол тэрэн дээр яг бид нар юуг анхаарах юм бэ, юуг харах юм те тэр талаас нь ярих гэж өөрөөдөө төлөвлөсөн байна. 3 хоногийн өмнөхөр чи өнгөрсөн баасан гар гэсэн үг үү? Тэгсэн. За тэгэхээр ер нь одоо хөрөнгөний зах зээл маань ямар хөө хэмжээний үнэлгээтэй байдгүй гэдэг мэдээлэл бол энэ одоо хэсэг дээр бол харагдчихэв. За тэгэхээр Америкийн хувьд гэх юм бол нийт одоо хөрөнгөний зах зээлийн үнэлгээ нь бол 75 их 80 долларын ийм үнэлгээтэй байгаа. Яг одоо Америкийн энэ зах зээлийн үнэлгээ нь бол ерөөхдөө дэлхийн бусад бүх өндөр үнэлгээтэй энэ одоо улсуудаас бол илүү өндөр үнэлгээтэй одоо дэлхийн бусад бүх зах зээлийн үнэлгээнээс илүү өндөр үнэлгээтэй ийм одоо гэдгээр онцлогтой. За мэдээж хөрөнгөний зах зээл хөгжсөн энэ зүйлүүд нь нөлөөлж байгаа. За гэхдээ сүүлийн 3 жилиг ингээд аваад үзэх юм бол Америкийн зах зээл дээр юу болж өөрчлөгдөж байгаа гэхээр AI гэдэг зүйлтэй холбоотойгоор ерөөхдөө хөрөнгөний зах зээл нь нийт эдийн засгаас давсан ийм үйл явдал бол өмнө нь бол төдийлөн бас тохиолдож байгаагүй. Гэтэл өнөөдөр нийт эдийн засгийнхаа яг вэ гэхээр бараг 120%-тай тэнцвүүц ийм хэмжээний өндөр үнэлгээтэй болцсон гэдээ явж байгаа. Тэгэхээр 120%-тай тэнцвүүц гэхээр 20% илүү байна гэсэн үг үү? Тэгэхээр ер нь үгүй 210%-тай тэнцвүүц байгаа бүр. Тий. Одоо ер нь бол яг вэ гэхээр Америк эдийн засаг бол өнгөрсөн онд бол ойролцоогоор 30 триллионы үнэлгээтэй хаагдсан байдаг. Гэтэл өнөөдөр 75 триллион гэдэг маань үндсэндээ бол яг вэ гэхээр нэг 210 орчим. Тэгээд 20 орчим ийм үнэлгээтэй явж байгаа. Тэгэхээр энэ мэдээж үнэлгээ гэдэг маань юунаас үүдэлтэй вэ гэхээр мэдээж нөгөө AI гэдэг зүйл маш хүчтэй байгаа шүү дээ. За тэгвэл эргээд ингээд томоохон зах зээлүүдийн үнэлгээг ингээ харах юм бол дараах зах зээлүүд харагдчихэв. За эндээс бол ер нь бол нэг 4-5 триллионы үнэлгээтэй байна гэдэг бол маш том одоо хөрөнгөний зах зээлийн хөгжсөн ийм зах зээлүүд гэж бид нар ерөөхдөө харж болно. За тэгвэл SpaceX гэдэг энэ компани өнгөрсөн 7 хоногийн үнэлгээгээрээ хэдэн одоо триллион байсан бэ гэхээр шууд үнэлгээндээ бол хүрч чадсан. Зах зээл дээр арилжаанд ороод за үнэлгээгээрээ бол ерөөхдөө 175 триллионы үнэлгээтэй байхаар байсан. За ингэж үнэлгээ одоо тогтсноор бол яг вэ гэхээр дэлхийн 8 дахь одоо том зах зээлийн үнэлгээгээр дэлхийн 8 дахь ийм том үнэлгээтэй компани болж өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр яг хөө эндээс нөгөө яг эргээд бид нар яг үнэлгээ гэдэг зүйл дээр мэдээж юу харах вэ гэдэг л зүйл яригдсан шүү дээ. Тэгэхээр чиний хувьд ер нь одоо жишээ нь компанийг авах гэж байгаа ч юм үнэлэгч бол ер нь юуг харах бол одоо жишээ нь одоо жишээ нь би SpaceX-ийг мэдээж авах гэж байгаа болвол мэдээж тухайн компани системийн одоо тэр бүтцийг харна гэсэн үг. Салбарын бүтцийг тий. Мөн дээрээс нь одоо тухайн компани одоо дэлхийд даяар тархсан байдал, үнэлэгдсэн байдал, за дээрээс нь тухайн хөрөнгө оруулалт хийсэн одоо барилга байгууламж, тоонод хөрөмжүүд ямар байна гэх мэтлэн. За ингээ мэдээж хүний нөөцийг бас харж таарна тий. Хүний нөөцийн хувьд яг боломжит хүний нөөцөөрөө тухайн үйл ажиллагаа явуулж гин эсвэл хит давмгаалсан байна уу? Эсвэл хит одоо цөөн хүний нөөцтэйгээр үйл ажиллагаа явуулж гин үү? Ажлын ачаал гэхэд хэрэг нэмэгдэж байгаа нэг хүнд ногдох ажлын ачаалч гэх юм ингээд. Ер нь бол гол харах зүйл бол тухайн компани систем үнэлгээг илүү харах байх гэж бодож байна. За тэгэхээр мэдээж бид нар эргээд компанийг үнэлж байхад яг вэ гэхээр эдийн засгаа хараад за тэгээд дараа нь салбарыг хараад тэгээд ерөөхдөө компани руугаа ингэж хөвчлэн дээрээс доош чиглэлтэй ингэж үнэлгээ хийгээд явдаг. За тэгвэл одоо яг энэ SpaceX-тэй холбоотой одоо энэ компанитай холбоотой яг үндсэн яг нөгөө нэг гол өгж байгаа одоо мэдээллүүд нь юу вэ? Хүмүүст одоо яг нөгөө хайлайт болж байгаа те сонирхол татж байгаа мэдээллүүд нь юу вэ гэхээр за яг нийтдээ бол нэг 650 орчим одоо сансарт амжилттайгаар ингээд
хөөргсөн юм байна. Хожим. За тэгээд ер нь бол одоо зөвхөн одоо өнгөрсөн жил гээд аваад үзэхэд бол нийт сансарт гаргасан одоо тэр бит бүтээгдэхүүн одоо бараа гэх юм уу те нийлүүлсэн тэр хэмжээгээр бол 80-аас 85% хүртэл ийм хэмжээний одоо барааг нийлүүлсэн юм байна. Тэгэхээр ер нь бол сансарт гарч байгаа 1 кг ачаа тутмын 80%-ийг нь яах вэ гэхэлэр одоо 5 ачаа тутмын 4-ийг нь SpaceX одоо сансарт гаргасан юм амжилт бол харагдаж байна. За SpaceX юугаар алдартай вэ гэхэлэр мэдээж 2012 онд за 15 17 гэдэг эдгээр онуудад бол SpaceX-ийн хувьд гэх юм бол нэг том үйл явдал болсон нь нөгөө дахин одоо бужингаа ашиглах тий дахин сансарт хүрэх ийм технологиг боловсруулснаар бол алдартай. За SpaceX гэдэг энэ компани дотор бол дахиад яах вэ гэхэлэр Starlink гэж компани байгаад байгаа. Тэгэхээр мэдээж сүүлд бол бас нэг AI одоо XAI гэдгээ бол ингээд нэгтгэд ийм 3 компани нийт одоо үнэлгээ саяных гэж ойлгож харж байна. Тэгэхээр энэ 3 компаниас яг аль нь чиний хувьд ашигтай ажиллаж байгаа гэж ер нь хаамжилж байна. Би бол Starlink гэж харж байна. Мэдээж Starlink бол одоо юу гэдэг communication одоо харилцаа холбоо олон нийтийн харилцаа дэлхийн нийтийн харилцаа холбоо төр түшиглж ажиллаж байгаа нэгсэн интернет гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Starlink бол уул гэж би хараад байна. Яг чиний зөв. Одоо Starlink бол 20 онд байгуулагдсан. За гэхдээ өнөөдөр бол яг хөвчлөр Starlink-ийн хувьд гэх юм бол нийтдээ ойролцоогоор бараг 10,000 орчим ийм хэмэл дагуулыг сансарт гаргачихсан. За сүлжээнд нь бол нэг ойролцоогоор 10 сая хүн холбогдож үйлчлэг авч байгаа ийм төлөв харагдаж байгаа. Тэгэхээр энэ дундаас ерөнхийдөө ганц одоо ашигтай ажиллаж байгаа компани гэх юм бол Starlink. За тэгвэл эргээд явах вэ гэхэлэр мэдээж нөгөө бид нар тухайн зүйлийг харах чинь бол орлогын төсөөлөх хэрэгтэй. Орлого нь ер нь цаашаа яаж өсч болох юм те яах ингээд. За энэ дээр би нэг жижигхэн харьцуулт хийгээд үзсэн чинь SpaceX-ийн хувьд гэх юм бол орлого нь яг SpaceX-ийн өөрийнх нь одоо нөгөө сансарт нисэж байгаа тэр компанийн хувьд гэх юм бол орлого нь ойролцоогоор нэг 4 тэрбум доллар байгаа. За өөрөө бол алдагдaltaй ажиллаж байгаа. За ингээд эндээс юу харж болох вэ гэхэлэр SpaceX-ийн чинь гол орлого болж болох зүйл нь гэх юм бол нөгөө Америкийн NASA шүү дээ. За тэгээд мэдээж нөгөө одоо зэвсэг түвшин гэх юм уу те тэрнтэй холбоотой төслүүд хэрэгжүүлдэг. За ингээд би нөгөө NASA-гийн сүүлийн 5 жилийн одоо яг NASA-гийн орлого нь ямар байсан бэ гэдэг те ингээ харьцуулах юм бол за NASA-гийн нь болохоор тэр дээдлих байгаад байгаа юм. За 23 онд 25 тэрбум байсан байна. За 25 онд бас л адилхан ойролцоогоор 25 тэрбум. За бага зэрэг бууралттай. Гэтэ энэ бол одоо сүүлийн 5 жилийнхэн ойролцоогоор нэг 25 тэрбум орчим ийм орлоготой байсан. За NASA-гийн хувьд гэх юм бол орлого нь төдийлөн бас нэг тийм хурдцтай өсдөггүй. Яг тэгэхээр одоо мэдээж нөгөө төрөөс санхүүжиж байгаа гэдэг утгаараа төрийн санхүүжилт бол тэгж нэг огцом өсөд байдаггүй. Тийм зүйл байдаг. За SpaceX-ийн орлого гэх юм бол одоо 10 тэрбумаас 18 тэрбум. За ойролцоогоор 19 тэрбум болсон байна. За тэгвэл алдагдлан гэдэг ингээ харах юм бол за одоо яг байгаа нээлттэй мэдээллийн өрөөнд ингээ харах юм бол 24 онд ерөөхдөө яг орлоготойгоо харьцуулахад нэг 3.3%. За тэгэхээр $100 тутмаас нэг $3 л ашигтай ажилласан байж тарах гэдэг гэсэн. За харин 25 онд гээд харах юм бол ерөөхдөө 19 тэрбумын орлого болсон. Гэхдээ нөгөө талдаа 5 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Тий. Тэгэхээр энэний хамгийн том алдагдал хүлээж байгаа шалтгаан нь мэдээж нөгөө SpaceX дээр хийж байгаа хөрөнгө оруулалт гэж харж байна. Тий. За тэгвэл энийг эргээд яг орлогын бүтцийг нь одоо байгаа мэдээлэлээс ингээ харах юм бол 61% нь бол Starlink-ээс орлого олж байгаа. Нийтдээ. За 22% нь бол SpaceX. За яг нөгөө Space-тэй одоо сансар хөөргөж байгаа энэ төслөөс болж. За XAI нь бол ерөөхдөө 17% нь болж байгаа. Гэтэ энэ хоёр компани яг хоёулаа хоёулаа алдагдaltaй ажиллаж байгаа хоёр компани. За гэтэл өнөөдөр яг хоёулаа энэ хоёр компани яг энэ одоо цаашаа одоо орлого олж байгаа яг хоёр том компани бол цаашаа яг ашигтай ажиллах үгүй те тэр нь одоо ямар байх вэ гэдэг төсөөллийн одоо яг босруулахад айгүй хэцүү хүндрэлтэй байгаа. За эргээд яг ихлээр нөгөө SpaceX NASA-гийн одоо төсвийг тэр чигт нь авсан ч гэсэн тэр нь ерөөсөө 25 тэрбум доллар жилийн. За гэтэл үнэлгээг нь ингээд харахаар өнөөдөр за баг одоо удахгүй баг 2 тэрлионд хүрч магадгүй байна. 175 байсан шүү дээ тий. Тий. За удахгүй 2 за бүр 2.5 тэрлион хүрлээ гэж төсөөлөе л доо. Тэгэхээр 2.5 тэрлионыг 25 тэрбумтай харьцуулаад үзэхээр NASA буюу яг өөрийнх нь гол орлого олох их усүрээсээ бараг 100 дахин их
ерөөхдөө бол үнэлгээтэй байж тарах гэдэг гэсэн. Тийм байна. Тий. Тэгэхээр ер нь эндээс яг юу хэлэх гээд байна гэхэлэр санаа нь бол эргээд нөгөө аливаа зүйлийн үнэлгээг харах гэж бол нөгөө том дүр зургаар нь эхлээ заавал харах хэрэгтэй. Том дүр зургаар нь харах хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол яг ихлээр эндээс харахаар нөгөө SpaceX-ээс бол одоо NASA-гийн төсвийг тэр чигтэн дараагийн 100 жил давсан ч яг тий яг орлого нь бол тэрнтэй тэнцэхээр харагдаад байна. Тэгэхээр ер нь гол орлого нь хүмүүс яг Starlink-ээс гэж хараад байгаа юм гэж харах гэдэг гэсэн. Тэгэхээр миний хувьд яг гол нөгөө бид нар мэдээж нөгөө мэрэгжлийн шинжээч хийж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол гол хардаг энэ эхлээд орлогоо хараад дараа нь ашгаа хараад гэхдээ энэ яг ихлээр цаашаа мэдээж нөгөө өснө гэж потенциалыг харна шүү дээ. За өсөх юм бол энэ компани тэнд очих юм байна. Тэгээ яг SpaceX дээр онцлох гээд байгаа зүйл нь юу гэхээр анхнаасаа энэ өөрөө дэлхийн 8 дахь том үнэлгээтэй компани болцохоор цаашаа 10 дахин өсвөл яах вэ гэдэг асуулт их сонь санагддаг байхгүй. Жишээ нь өнөөдөр 10 дахин өсөх юм бол эн чинь за 2 триллионыг зүгээр 10 дахин гэж бодоход 20 триллион. Тий. Тэгэхээр энэ компани 10 дахин өсөх юм бол Америкийн эдийн засгийн 75% тэнцэх гэдэг байгаа байхгүй. Үнэлгээ ганцаархна. Зөвхөн компани л одоо үнэлгээ шүү дээ. Гэхдээ одоогоор ерөөсөө ашигтай ажиллаж эхлэегүй байгаа. Тэгэхээр яг энэ талаас нөгөө нэг эргээд бид нар нөгөө харьцуулах зүйлүүдээ ингэж ер нь үнэлгээ хийж хахад заавал том дүр зургаар заавал харьцуулдаг. Тэгээд ирээдүйн яг төсөөллийг нь хардгаа гэж ойлгож болно. За тэгэхээр үнэлгээнд дээр ер нь тэгвэл яг дараагийн нэг онцлог зүйлүүд байгаа. За тэрний юу гэхээр энэ жил их онцгой. Энэ жил бараг 1 триллионы үнэлгээтэй, түүнээс давсан үнэлгээтэй 3 компани нэг дор IPO хийчих. За. Тэгэхээр дараагийн компани хоёулаа AI-ийн компани байгаа. За нэг нь бол Anthropic буюу Cloud гэдэг AI байж байгаа. За нөгөөх нь бол ChatGPT буюу OpenAI. Тэгэхээр энэ хоёр бол яг ихлээр хоёулаа дахиад бас үнэлгээ хийчих. За энэ хоёрын хувьд гэх юм бол онцлог нь хоёулаа нэлээд бас өндөр орлого болоод эхэлчихсэн. Одоо орлогын их үүсвэр нь ингээд илүү тодорхой ингээд прогнозлох боломжтой болоод эхэлчихсэн. Иймэрхүү компаниуд байгаад байна. Тэгэхээр ер нь бол яг ихлээр энэ жилийн үед яг энэ үнэлгээ хийж байгаа одоо ер нь энэ хөрөнгө оруулалтын зах зээлд орж байгаа хүмүүс гэдэг юм нэлээд сонирхол татгууц юм үйл явдал болж байгаа гэж ойлгож байна. ChatGPT-ийн хувьд бол мэдээж өдөр тутмын одоо үйл ажиллагаанд хүмүүс ашигладаг шүү дээ, тий. Cloud бол илүү одоо документ бичиг баримт тал руугаа бас ашиглахад их айтайхан ийм аппликейшн байлыг ашиглаж үзсэн үү? Үзсэн. Тий, ер нь их зүгээр юм байлээ, тий. Ялангуяа бичиг баримттай холбоотой зүйлийг бол Cloud-аар хийх юм бол их зүгээр санагдсан шүү дээ. За бидний эхний хэсгийн цаг ингээд дуусчихна. Хоёрдугаар хэсгээр хоёул ямар мэдээлэл тавьчихаа өгч. Саяныхтай холбоотой үнэлгээний ер нь үнэлгээ ихтэй яг ямар алхмаар процессор явдаг вэ гэдэг талаар ярилцаж байгаа. Үүн дээр зан төлөвийнхаа асуудлыг бас ярих бол. 3 дахь хэсэг дээр зан төлөв. За тэгвэл дараагийн хэсэг дээр ирэхэд уулзъя тий. За тий. За зөвхөн студид дээргээ тавтай морилно. Бид танд нэвтрүүлгээ шууд хүргэсээр шинэ 7 өдрийн өнөө өглөө хөтөлбөртөө эхлүүлж байгаа танд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За одоо бид танд мөнх цагийн булгийнхаа 2 засгийн мэдээлэл хүргэх болно. Манай булан эрхлэгч мөнх цагийн хувьд бас дэлхийд дахинд болж байгаа мөнх санхүүтэй холбоотой шинэ содон мэдээллүүдийг хүргэдэг. Тэгэхээр үзэгчтэй та бүхнийг мөнх цагийн мэдээлэлд анхаарлаа хандуулна гэж хүсэж байна. Хоёулаа шууд мэдээлэлд оръё. За тий. За тэгэхээр энэ жилийн хувьд яалтчгүй онцгой жил байгаа хөрөнгөний зах зээл дээр. За 3 том одоо IPO хийгдэж чинь. За гурлаа ер нь триллионыг ингээд давж магадгүй болцсон байгаа. За эхнийх нь бол бүр 175 триллионоор ингээд өнгөрсөн 7 хоногт ингээд ерөөхдөө IPO-гоо хийгээд амжилттай одоо санхүүжилттэй татаад дэлхийн 8 дахь том өндөр үнэлгээтэй компани болж байна. Ямар компани вэ? SpaceX дөнгөж гарангуудаа. За тэгвэл өнөөдөр ингээд энэ оны төгсгөлөхэд бол энэ хоёр дэлхийн одоо өнөөдөр чиг хандлагыг тодорхойлж 2 AI компани үнэлгээ хийж байна. Тэгэхээр яг мэдээж нөгөө ийм өндөр үнэлгээтэй компаниуд ард нь одоо маш ийм одоо боломж байгаа тий. Одоо тэр компани өсөлтч гэдэг юм орлогч гэдэг юм энэ зүйлүүдийг бид нар харж байгаа. Гэхдээ эргээд ийм өндөр үнэлгээтэй гарч байгаа компаниуд дээр жоохон анхаарахгүй бол ер нь дэлхийд одоо яг одоо жишээ нь Америкийн зах зээл дээрх юм бол маш одоо олон талын давуу талтай ийм компаниуд үнэлгээ хийж идэг. Энд бол одоо давуу талгүйгээр мэдээж нээлттэй компани болно гэдэг ямарч боломж байдаггүй. Тэгэхээр эдгээр компаниуд бусдын л адил бас нэг юм өөр өөрсдийн салбартаа давуу талтай ийм компаниуд байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө иймэрхүү компаниуд дээр том дүр зургаар энэ компани нийт одоо салбар нь яаж байгаа юм те энэ компани өөрөө ямар потенциал байгаа гэдгийг анхааруул их зохимжтой. Яг тэгэхээр хэтэрхий өндөр үнэлгээтэй байгаа даа учраас. За тэгвэл үнэлгээ ер нь процесс нь яаж явдаг юм бэ гэдгийг энэ дээр нэг ойлгомжтой процессыг нь харъя. Тэгэхээр эхнийх нь бол бизнесээ ойлгох. За бизнесээ ойлгох нь гэдэг маань ер нь бол юу вэ гэхээр ямар салбарт
үйл ажиллагаа явуулж байгаа юм. За тэгээд хамгийн гол нь өрсөлдөөний үед ямар давуу тал байгаа гэдэг. Эдгээр энэ дэлхийн хэмжээний компаниуд байгаа учраас ер нь салбартаа дандаа одоо топууд нь одоо хамгийн амжилттай явж байгаа нь дандаа ингэж олон нээлттэй компани болдог. Тэгэхээр тэр компаниудад бол нөгөө хэр ийм өрсөлдөөний давуу талтай вэ гэдгийг харах хэрэгтэй. За дараа нь санхүүгийн тоо үзүүлэлтүүдийг нь заавал харах шаардлагатай болдог. Тэгэхээр ер нь бол яг гэхээр энэ дээр одоо дараагийн хэсэгтээ би нэг жишээ явуулах гээд бас нэг дэлхийн бас топ үнэлгээтэй юм компаниг ерөөхдөө сонгочихсон байгаа. За тэгэхээр бид нар ингээд энэ салбарын ойлгоод өрсөлдөөний ойлгоод санхүүгийн нөхцөл байдлыг ойлгочих юм бол дараа нь энэ ирээдүйд яах юм бэ гэдэг нь их чухал. Ирээдүйд орлого нь яаж үсэх юм, ашиг нь яаж үсэх юм те энэ өөрөө чухал. Жишээ нь ингээ хувь үнээр бид нар ингээ харах юм бол хувь үнийн хувьд ингээд те өнөөдөр олж байгаа орлого нь уур чадвартай холбоотой байж болно шүү дээ те. Тэр талаас нь хардаг. Тэгвэл энэ хүн ингээд ур чадвараа сайжруулаад цаашаа яаж үсэх ингээд яг л энэтэй адилхан компани бол яг гэхээр ийм байдлаар үнэлдэг гэсэн. За ингээд ирээдүгээ төсөөлчих юм бол ирээдүйд тэр олж байгаа орлогот нь өнөөдөр бид нар яг ямар хэмжээний мөнгө төлөх ёстой юм бэ гэж тооцож гаргаж ирээд байгааг бид нар тэр хувьцааны үн гэж нэрлэдэг. Нэгж үн. Нэгжийн үн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг нэгжийн үнийг харахаар хүнд мэдээлэл хангалттай өгч чаддаггүй. Яа тэгэхээр нэгжийн үн гэдээ харахаар нэг $100 ч юм уу $200 ч юм уу те шууд харьцуулахад хэцүү гэтэл бидний нөгөө харах ёстой гол юм нь нийт үнэлгээ гэдэг юм байдаг. Тэгэхээр энэ тэр талаар хоёул явах гэхээр дараагийн хэсгээр илүү хараад явъя. За тийм. За тэгэхээр үнэлгээний процесс маань бол яг гэхээр ерөнхийдөө саяны мэдээллүүдээр тулгуурлаад үнэлээд тэгээд ерөнхийдөө яг гэхээр одоогийн зах зээлийн үнэтэй харьцуулаад тэр компани дээгүүр үнэлэгдээд байгаа юм уу, доогуур үнэлэгдээд байгаа юм уу, эсвэл тэр компанийг өнөөдөр бодлоод авахд яг би ингээд зөв үнэлэгдээд явж байгаа юм уу гэдгийг ингээд тодорхойлдог. За тэгээд эндээс бол яг гэхээр яаж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр хэрвээ би үнэлээд үтсэн чинь миний зүгээр тооцоолж байгаа хэрвээ би өөртөө итгэлтэй байгаа зүг байна гэж үзэх юм бол дээгүүр үнэлэгдэж байгаа гэдэг маань юу илэрхийлдэг вэ гэхээр ерөнхийдөө бол нөгөө тухайн компани маань өөрөө одоо миний одоо тооцоо гаргаад ирсэн чинь $100 гэдэг нэг гараад ирлээ л дээ. Гэтэл нөгөө компани маань өнөөдөр зах зээл дээр $150-аар зарагдаж байгаа. Би дээгүүр үнэлж чинь гэж үзнэ. За тэгэхээр би болохоор үнэлсэн чинь ингээ $100-аар зарагдах юм байгаад идэг. Зах зээл дээр хүмүүс 150-аар зарагдаад байна. Тэгэхээр энэ бол мэдээж бас миний одоо тооцооллын алдаа байж болно те. Миний хараагүй зүйлүүд бол энд байж болно мэдээж. За нөгөө талдаа доогуур үнэлэгдсэн гэхээр нөгөө компани маань 150-аар зарагдаж байгаа компани 200-аар зарагдаж байна. Бид тэр компанийг доогуур үнэлж байна. 200 хүрч магадгүй байна. Тэ би тэгэхээр энийг худалдаж авъя гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ер нь шинжээчэд энэ үнэлгээ хийсний дараа тухайн компани худалдаж авдаг. За тэгвэл үнэлгээ хийдэг аргачлал маань өөрөө дотроо хоёр ерөнхий юм төрөл байдаг. Бие даасан үнэлгээ ямар нэгэн зүйлтэй харьцуулсан. За бие даасан үнэлгээ гэдэг нь юу вэ гэхээр тухайн компаниг өөрийг нь л харна. За. Тэгээ хувийн хувьд гэх юм бол яг ингээд тухайн хувь хүн ер нь ямар ур чадвартай юм бэ те гэдэг байдлаас нь харна. Ямар мэдлэгтэй юм те. Одоо санхүү талаас нь харах юм бол яаж орлого олдно гэдэг юм ингээд харсныг нь бие даасан гэж ойлгож. За харьцуулсан үнэлгээ гэх юм бол нөгөө салбарынх нь ижил хүмүүстэй. За жишээ нь магадгүй ингээд одоо сангийн менежерүүд байвал эсвэл ингээд нэвтрүүлэх хөтлөгч байвал те яг ижилхэн нөгөө салбарынх нь мэрэгчлэнүүдтэй ингээд харьцуулна гэсэн үг. Энийг нь болохоор харьцуулсан үнэлгээний арга гэдэг. Тэгэхээр энэ хоёр бол яг гэхээр ингэж хоёр талаас нь харьцуулснараа тухайн зүйл дээр илүү нөгөө бодиттой үнэлэх гэж бид нар оролддог гэсэн. Тэгэхээр чиний хувьд ер нь эндээс аль нь илүү тохиромжтой бол чи ер нь сайн мэдээж харьцуулсан үнэлгээ. Харьцуулсан үнэлгээ. Яагаад гэж вэ? Яа тэгэхээр зах зээл дээр аль нь гарна. Тэгэхээр тэр зах зээл дээр гарахтаа өрсөлдөх чадвар ирээдүйд болох орлого нь хэрвээ гэдгээс шалтгаалх байх. Тэгэхгүй бол одоо шууд зөвхөн бие даасан үнэлгээгээр зөвхөн тэгж явах юм бол тэр чинь ямар ч нөгөө эрсдлийг тооцоолохгүй л байх гэсэн үг байна л та. Эсвэл хоёулангийн юм болов мэдгүй. Та юу гэж хэлэх вэ? За аль алиг нь бол мэдээж харгалзаад ингээд тухайн компани дээр бид нар бол хоёулангийг ашиглах гад ингээд аль болох мэдээж нөгөө олон талаас нь харж иж би яг ер нь одоо ихтгэл өмчлөлт төрн шүү дээ энэ зүйлийг одоо зөв харж байна уугүй юу гэдэг те. За тэгвэл одоо дэлхийд нэлээд өндөр үнэлгээтэй нэг компани за эргээд яг ихлээр нөгөө сая өнгөрсөн 7 хоногт IPO хийсэн одоо SpaceX-тэй холбоотой нэг компани байна. За тэгэхээр автомашины салбарын хувьд гэх юм бол ер нь автомашины хэд хэдэн том одоо компани энэ брэндүүдийг авч үзье. За тэгэхээр чиний хувьд ер нь одоо ер нь автомашины салбарт ер нь хамгийн том компани аль гэж боддог вэ? Яа, одоо бас хэцүү болчихсон шүү дээ, тэ. Цахилгаан машин бол үнэхээр хүч түрээд ороод ирлээ. Энэ хамгийн их борлуулалт. Борлуулалт сайтай байгаа юу? Хамгийн их борлуулалт хийдэг нь аль гэж боддог. Одоо тэгэхээр яг компанийн нэрийг нь мэдэхгүй байна. Цахилгаан машинууд л хүч түр нь орж ирж байгаа гэж хэлмээр байна. Гэхдээ бид нар яг зөвхөн Монголын зах зээл дээр харж болохгүй шүү дээ. Тий. За тэгвэл дэлхийн одоо зах зээл дээр ингээд тоо үзүүлэлтүүдийг хоёулаа хараад үзээ л.
За хамгийн ихнийх нь бол одоо зах зээлийн үнэлгээ байгаа. За энийг хоёлоо дахиад эргээд энэ зах зээлийн үнэлгээтэй ингээ харьцуулаад харъя. За ямар ч борлуулалтаар нь ингээ харах юм бол дэлхийд өнөөдөр хамгийн өндөр борлуулалттай ингээ компаниудыг харах юм бол Volkswagen байгаа. Тийм байна. За 378 тэрбум долларын борлуулалт хийдэг. За дараа нь бол Toyota 322 тэрбум. За Tesla-гийн хувьд гэх юм бол өнөөдөр 95 тэрбум борлуулалт. Тэгээ яагаад юм өндөр үнэлгээтэй байгаа? За тэрийг нэргээд хоёлоо ингээд харьцуулж харна гэсэн. За тэгвэл Tesla ингээд баг борлуулалттай ч маш өндөр ашиг гэдэг юм уу гэх цэвэр ашиг ингээд харьцуулаад үзэх юм бол Volkswagen 23 тэрбум, за Toyota 8.6, Tesla болохоор эргээд 3.8 байна. За тэгвэл 3.8 нь өөрөө борлуулалтаа харьцуулаад тийм их өндөр ашиг уу гэдэг ингээд хуваар нь харьцуулаад ингээд үзэх нь бол их зүгээр байдаг. Тэгэхээр хуваар нь харьцуулаад үзэх юм бол ерөөдөө 4% ашигтай байдаг. Тэгэхээр $100 тутмын борлуулалтанда 4% нь яг ашиг болж үлддэг. Бусд нь ерөөдөө 96 одоо хувь нь бол зардал болж байна гэсэн. Гэтэл эргээд нөгөө бусад компаниудтай харьцуулаад үзэхэд бол ер нь автын салбар бас нэг тийм өндөр ашигтай байж чаддаггүй. За гэхдээ бид нар бол яг нөгөө одоо хөрөнгө оруулагч талаас харах юм бол хамгийн чухал ашиг бол эзэдийн өмч буюу эзэнд ирж байгаа ашиг нь байдаг. За эзэнд ирж байгаа ашигыг ингээ харьцуулаад харах юм бол бас нөгөө талдаа ингээ харахаар хамгийн өндөр эзэнд ашиг өгж байгаа компани гэх юм бол BYD. BYD биш. За тэгээд Toyota дараа нь орж байна. За гэтэл нөгөө нэг Tesla болохоор ингээд эргээд харахаар яг эзэнд очиж байгаа ашиг нь бол цэвэр ашигаас бас төдийлөн их ялгаатай биш. Нэг хоёр л илүү багтаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг хөө энэ бол нөгөө эргээд ингээ харах юм бол нөгөө санхүүгийн бас чухал үзүүлэлтүүдийн нэг нь бидний голчилж харах хэрэгтэй. За цаашаа өөрөө тэгвэл энэ компани өсөлт нь илүү сайн болов уу гэдэгт бас үнэлгээ нэх явдаг. За тэгвэл дараагийн нэг тоог харъя. За энэ бол 2025 онд дэлхийн хэмжээнд хийгдсэн одоо борлуулалтын тоо хэмжээ харагдаж байна. За тэгэхээр энэ дээр бол яг хөө ихлээр топ цаадлын хэсэгт болохоор топ 10 компани харагдаж байгаа. За энэ дунд бол яг хөө ихлээр Tesla байхгүй. Харин тийм байна. Tesla байхгүй. За Tesla-гийн борлуулалт бол 2023 оноос хойш буураад эхэлчихсэн. За өнөөдөр бол ерөнхийдөө цаашаа буурах бас ийм хүлээлттэй байгаа. Энэ юутай холбоотой вэ? За ер нь бол Tesla-гийн хувьд гэх юм бол одоо жишээ нь хятадд зах зээлээ алдаж эхэлж байгаа BYD. За Европт бол бас зах зээлээ одоо төдийлөн бас нэг тийм хүчтэй байж чадахгүй байгаа. Америкийн зах зээл дээр л илүү юм одоо хүчтэй болж байгаа хэвээрээ байгаа. Тэгэхээр эргээд яг ихлээр ингээ харахаар нөгөө Tesla-гийн маань гол зах зээл нь бол Америк байгаа. Илүү ирээдүйтэй гэж харж байсан зах зээл нь жишээ нь хятад байгаа. Гэтэл нөгөө хятад дээр одоо хүчээ алдж байна гэж ойлгож байна. За тэгвэл энэ үнэлгээг эргээд явах ихлээр нийт автомобилийн одоо машины зах зээлтэй ингээ харьцуулаад үзэх юм бол нийт автомашины зах зээл маань өөрөө 3 тэрлөөний үнэлгээтэй. За Tesla энэний 51% ангаараа ерөөхдөө эзэлдэг. Тэгэхээр дэлхийн бусад одоо бүх одоо нээлттэй компаниудын брэндүүдийн үнэлгээг нийлүүлсэн ч Tesla-гийн үнэлгээнд өнөөдөр хүрэхгүй байна. Гэтэл нөгөө борлуулалтынхаа хэмжээгээр өнөөдөр орлогынхаа хэмжээгээр ашигынхаа хэмжээ. За миний хувьд бол Tesla-г яг сайтар ойлгодоггүй. Tesla-д бол хөрөнгө оруулалт хийх одоо ямар нэгэн тийм бодол байхгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө хэрвээ одоо магадгүй тэр үнэлгээгээ хийх тухайн компани ингээ харах ч бол энэ суур зүйлүүдийн ихлэ заавал ингээ харах хэрэгтэй. За мэдээж үнэлгээ хийж байхад бол илүү нарийн зүйлүүдийг хийн. Гэхдээ суур үнэлгээг харах нь маш чухал байдаг. Одоо яагаад ийм үнэлгээтэй байгаа одоо би өөрөө тайлбарлахад маш хүн. Харин одоо үндсэн өрөнгө гэдэг юм уу эсвэл авах юу гэдэг лээ нөгөө эргээ авлага энэ төр өгчтэй юм өгөөж мэдгүй те. Яагаад нэр бүр ямар толгой иргэм тоонууд вэ бүр дээшээ доош. За нөгөө талдаа бас мэдээж нөгөө Tesla-г одоо үүсгэн байгуулсан Elon Musk гэдэг хүн бол маш нэр хүндтэй. Тэр нэр хүндийн одоо зүйл бас хүчин зүйлийг нэлээд хүчтэй байдаг гэж магадгүй бас те нэг талаараа. Тэгэхээр ер нь бол одоо альва зүйлийг бид нар үнэлж харах чавал энэ суур ядаж хүчин зүйлүүдээ сайн ингээд харах хэрэгтэй байдаг гэсэн. Тийм бай тээ. Гэтэл одоо яг ингээл харахаар яалтчгүй топ компаниуд юм байдаг байх нь. Гэтэл одоо борлуулалт хувь ашиг тээ эзэдийн өмч гэдэг юм уу хувь нийлүүлэлт бүх зүйлсүүдийг харахад бол асар өөр тоо гардаг юм байна л гэж мэдчихжээ. За хамгийн сүүлд нь хэлэх зүйл нь хэлэх зүйл нь бол ер нь бол эргээд бид нар яг ихлээр ийм маш өндөр үнэлгээтэй байгаа компаниуд дээр бол маш болгоомжтой харахгүй бол эргээд энэ компаниуд одоо жишээ магадгүй дараагийн 10 жилд өнгөрсөн 10 жил шиг 10 дахин өснө гэж харах юм бол энэ өөрөө бараг Америкийн эдийн засаг ч юм уу те нөгөө талдаа бүр 20 30 дахин өснөх юм бол дэлхийн эдийн засгаас давсан юм үнэлгээтэй болж магадгүй юм компаниуд байгаа. Тэгэхээр өнөөдөр яг ихлээр нөгөө нэг одоо гой сайханд нь биш те энэ сонсогдож байгаа зүйлд нь биш ер нь нийт үнэлгээр анханасаа идгэж гараад байгаа юм те эдгээр зүйлүүдтэй болгоомжтой харж судалж орохгүй л ер нь бол одоо компаниуд маш өндөр үнэлгээтэй гарч байна. Тэгэхээр
маш сайн ингэж анхааралтай харах хэрэгтэй л гэж. Тийм байна. SpaceX, Tesla хоёр өөр зүйлийг та сая тайлбарсан те. Зөвхөн Tesla-гийн хувьд л юм байгаа. SpaceX-ийн хувьд гэх юм бол Elon Musk-тай холбоотой бас тусдаа юу. Гэхдээ IPO зарлцсан байгаа. Тэгээ түүнийг бүгдийг борлуулж чадсан уу те? Чадсан. Одоо өнөөдөр нөгөө SpaceX одоо яг үндсэндээ бол IPO хийснээрээ Elon Musk 1 триллионы хөрөнгөтэй анхны хүн болсон байна. 1 триллион долларын. За. Гайхалтай юм аа. Баярлалаа. Дараагийн хэсгээр мэдээлэл байгаа лээ. Дараагийн хэсэгтээ зам төлөвтэй холбоотой хэсгийг зам төлөв ярих гэж бодож байна. За баярлалаа. Ингээд та бүхэнд мөнхсөгийн болон эрхлэгч мөнх цагийнхөө мэдээлэлээ өргөлээ. Тэгэхээр TDB Asset Management уртаар ухаалгаар за мөн доктортой баталгаатай ирээдүйд та бүхний хөтлөх болно. Харин одоо энэ хэсгээр та бүхэнд мөнх санхүүгийн 3 дугаар хэсгийг цогоотгоор хүрэхэд бэлэн болсон. Тэгэхээр энэ хэсгээр хоёлоо санхүүгийн зам төлөвийн санхүү. Ер нь бол утга нэг үү? Утга ерөөхдөө нэг ойролцоо баг тийм. Яалалтлаас. За тэгэхээр шууд мэдээлэлд орё тийм. За тийм. За тэгэхээр өмнөх хэсгээр ярьсан зүйл дээр ерөөхдөө өмнөх одоо бидний яриад байгаа энэ үнэлгээтэй холбоотой за энэ жил ялангуяа маш өндөр үнэлгээтэй энэ компаниуд одоо IPO хийж байгаа тийм. Олон нийтэд ингээд хуцаагаа санал болгож байна. Тэгэхээр ер нь бол нөгөө үнэлгээ хийж хахад хүн болгонд нэг юм мэдээж нөгөө зарчим гэх юм уу те нэг юм тодорхой баримталдаг бодлого гэж юм байдаг. За миний хувьд бол аль болох нөгөө өөрийнхөө ойлгохгүй салбар руу эсвэл өөрийнхөө ойлгохгүй байгаа тэр компани руу ч юм уу те орохгүй байх ийм ерөнхийдөө хөвчлэн шийдвэрийг гаргадаг. Нэг жишээ нь бол одоо жишээ Tesla байгаа. За одоохондоо бол одоо миний хувьд яг одоо жишээ нь SpaceX гэдэг ч юм уу те энэ одоо сансар хөтрүүн ч юм уу те энергээд одоо Марс гэдэг маш том төслүүд ирдэг шүү дээ. Тэгэхээр тэр төслүүд тэтгэрийн талаар бол миний хувьд одоо бас ойлголт маш бага. Яг уу мэдээж нөгөө нэг тухайн компанийн хувьд одоо сонирхож үзээд ч юм ингээд явдаг. Гэхдээ ер нь бол үнэлгээ хийж байгаа тохиолдолд яг уу ихээр бүх зүйлийг ер нь сонирхох нь бас нэг тийм зөв сонголт байдаггүй. Тэгэхээр яг энэ талаар дараагийнхаа дугаар дээр бол ярилцсан. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө хүмүүс өөрсдөө одоо альва энэ одоо санхүү хөрөнгө оруулалтад холбоотой шийдвэр гаргаж ивэл хязгаарлал гэдэг юм бол маш чухал стратеги үүдэг. Тэгэхээр нөгөө юунд орохгүй гэдэг те. Тэгэхээр одоо жишээ миний хувьд бол эрүүл мэндийн салбарыг одоо орохоор ингэж юусоо сонирхдаггүй. Яг тэгэхээр өнөөдөр одоо жишээ нь ингээд салбаруудаар навд үзэх юм бол баг 160 салбар байдаг байхгүй. Тэгэхээр 160 салбарын хувьд гэх юм бол эрүүл мэндийн салбарт байгаа одоо ингээд англиад үзэх юм бол нэг 10-аад төрөлд ингээд хуваагддаг. Тэгэхээр нөгөө нэгдүгээр үн чинь нөгөө одоо оюуны хувьд гэх юм уу те нэг хязгаар гэдэг зүйл байгаа шүү дээ тийм лимит гэдэг зүйл байгаа. Тэгэхээр нөгөө бүх салбарыг хүн ингээд судлаад дагаад уншаад ойлгоод ингээд явъя гэх юм бол хүн болгонд тийм одоо боломж хэцүү байдаггүй. Тэгэхээр яг гэхээр заавал нөгөө тодорхой салбаруудыг бол ингээд яалтчгүй ингээд одоо хүссэн ч хүсээгүй ч тэр хүн яг гэхээр өөрийгөө хязгаарлаж явах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг сонирхож үзчихсэн. Гэхдээ маш хэцүү санагдсан. Яг ойлгоход ингээд бүр яг ингээд нөгөө эрүүл мэндийн үг хэллэг нь ороод ирнэ те. Тэгээд нөгөө туршилтууд нь орж ирнэ. Тэгээд эрүүл мэндийн салбар жишээ нь дараагийн нэг зүйл нь ихээр нөгөө амжилттай тухайн нэг одоо бүтээгдэхүүн нь амжилттай болж чадсан уу чадаагүй гэсэн хамаарал нөгөө хувьцаанд дэшээ өсөхгүй буух уу гэдэг ингээд маш хурдтай тодорхойлогддог. Одоо бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр ингээд дэшээ доошоо савлгаа ихтэй хөдөлдөг салбар байх жишээ. Тэгэхээр ер нь бол одоо энэ нөгөө ойлгохгүй байгаа зүйлээсээ бол хүн аль болох татгал за. Тэгээд өөрийнхөө аль болох мэддэг зүйлийг судлаад ойлгоод тэгээд өөрийнхөө мэдж байгаа зүйлдээ хөрөнгө оруулалт хийх нь бол маш чухал байдаг. За одоо нөгөө ингээ хөрөнгө оруулалт хийгээд явхаар ер нь бол нэг том алхам нь юу гэдэг вэ гэхээр шүүлтүүр байдаг. Тэгэхээр яг хөө ихлээр нөгөө тэр олон компаниас яг хөө ихлээр шүүгээд яг өөрийнхөө сонирхож байгаа өөрийнхөө судлалыг гэж харж байгаа компаниудыг эхний юм шүүлтүүрээр оруулдаг гэсэн үг. Яагаад тэр вэ гэхээр одоо нөгөө өмнө хэлжсэн Америкт жишээ нэг 8,000-9,000 компани байгаа байхгүй. Зүгээр хоёлаа ингээд хэрвээ өдөр болго нэг компаниг ингээд маш нухацтай уншия гэж төсөөлөе л доо. Тэгвэл одоо жилийн дараа дөнгөж бид нар нэг одоо өдөр болгон амралтын өдрөгөө ингээд алгасахгүй уншлаа гэхэд жилийн дараа дөнгөж 365-ыг уншиж амжих байхгүй. Судалж амжих. Тийм шүү дээ тий. 8,000-аас. Тий 8,000-аас. Тэгэхээр бүгднийг судалж хэрвээ явъя гэх юм бол бүр сайн ингээд судлаа гэх юм бол тий ерөөхдөө бол баг 10 жилийн дараа дуусгаад эхнийхэн компаниудыг бол аль хэдийн марчж штэ. Тий шүү. Тэгээд дээрэс нь эхний компаниуд яг нөгөө мэдээлэл нь хуучирч. Тэгэхээр үндсэн санаа бол юу гэхээр хүн заавал ингэж нөгөө хураангуулж тухайн зүйлийг ингээд яг гэхээр эхний байдлаар урьдчилсан байдлаар хасж явах хэрэгтэй.
Тэгэхээр өмнө ярьсан одоо энэ үзүүлэлтүүд бол одоо нэг жишээ байж болно гэсэн үг. Борлуулалтыг харж ийн, ашгийг харж ийн, тэ. Иргэдүүд салбарын нөгөө өсөлтийг нь харж ийн. За тэгвэл энэ болгоныг нөгөө яриад байгаа зүйл юутай холбоотой вэ гэхээр эргээд явах вэ гэхээр нөгөө зантлын санхүү гэдэг маань хүн богино хугацаанд шийдвэр гаргахын тулд мэдээж тодорхой хэмжээний сэтгэл хөдлөл зантлуу гэдэг одоо туршлага гэдэг зүйл заавал орж ирэх шаардлагатай байдаг. За энэтэй холбоотой нөгөө буруу шийдвэр гарах бас нэг үндэс нь болоод эхэлдэг нөгөө хэтрүүлж хэрэглэхээрээ гэдэг өмнө ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр өмнөх 7 хоногт ярьсан өөртөө хит итгэлтэй байх гэд. За энэ тэгээ нөгөө хоёул ярьж ирсэн шүү дээ. Энэ эрэгтэй үнд арай илүү дамгаа байдаг гэдэг. Тэгээ хөрөнгө оруулалтын зах зээл дээр нэг юм судалгаа байдаг. Эрэгтэй хөрөнгө оруулагчдыг эмэгтэй хөрөнгө оруулагчтай харьцуулсан юм судалгаа байдаг. За тэгээ ингээд үтсэн чи асуу гэхэлэр альных нь ер нь ингээд донд ч өгөөж нь өндөр байсан болж ер нь энэ дэр өгөөж бодож байна. Хөрөнгө оруулалтын хувьд өгөөж нь тий. Мэдээж эсрэгээр эмэгтэй хүнд бол өндөр байсан байх гэж бодож байна. Дунджаар уу? Тий. Би яг тэгж бодоод. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн илүү одоо эрэгтэй хүнийгд бол сэтгэл хөдлөлөөр хандах нь бага байх болов. Илүү нөгөө нэг нухацтай байдлаар бодож тунгааж шийдвэр гаргах хөрөнгө оруулалт хийх үгүй дээр шийдвэр гаргах гэсэн болоо. Эрэгтэй хүн бол эсрэгээр арай сэтгэл хөдлөл одоо түрүүний ярьсан нөгөө илүү өөртөө ихтэй байдал гэдэг үүднээсээ сэтгэл хөдлөлөөр бас энэ хөрөнгө оруулалтуудыг хийх үүнээсээ болоод алдах магадлал өндөртэй байсан болов зүгээр би бодож байна. Тийм. Ер нь бол саний яг чиний хэлж байгаатай төстэй үр дүн гарсан байгаа да. Дунджаар бол эмэгтэй хүмүүсийн өгөөж нь илүү өндөр байсан энэ үйл явдал харагдаж байгаа. Нөгөө талдаа юу харагдсан бэ гэхээр нөгөө хамгийн их өгөөж олсон одоо магадгүй ингээ хөрөнгө оруулагчдын донд 5% гэдэг ингээд салгаад авах юм бол дээдлэнч доотлонч хамгийн их алдагдал хүлээсэн ч ерөөхдөө дийлийнх нь эрэгтэй хүмүүс байсан. Тэгэхээр ер нь бол нөгөө эрэгтэй хүмүүсийн хувьд яг ихлээр илүү их нөгөө эрсдэл гаргаж байгаасаа болоод нэг талдаа бас нөгөө нэг одоо илүү одоо хөрөнгөтэй болж байгаа тийм одоо амжилтанд хүрсэн хүмүүсийг харах юм бол эрэгтэй хүмүүс байдаг. Гэтэл нөгөө талдаа бас маш их алдсан хүмүүсийг харахаар бас дахиад эрэгтэй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ өөрөө яг ихлээр бид нар нөгөө эргээд нөгөө хөрөнгө оруулалтын их болохоор бид нар ч юм амжилттай явж байгаа хүмүүсээ л хардаг шүү дээ. Warren Buffett ч гэдэг юм уу тийм. Гэтэл нөгөө Warren Buffett гэдэг хүн маань 8 тэрбумд нэг л хүн байхгүй. Тэгэхээр өсөөр магадлалаараа бодохоор одоо чи дараагийн Warren Buffett байх магадлал хэдвэ гэж бодох юм бол тэр чи өөрөө маш бага болоод явчих. Тэгээ хүн болгон Warren Buffett байх юм бол Warren Buffett гэдэг нэр байх болж шүү дээ тийм. Тэгэхээр эргээд яах вэ гэхээр энэ зантлын санхүү гэдэг зүйлийг ойлгоод тэг хөрөнгө оруулалт гэдэг ингэж гинт баяжчих шүү дээ. За магадгүй Warren Buffett шиг болох биш дээ. Эргээд нөгөө хоримтлаа өсгөх, нэмэлт орлого олох энэ зүйл байхын тулд энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг ойлгох маш чухал байдаг. За тэгэхээр энэ өөртөө итгэлтэй байх гэдэг дээр маш хүчтэй хамааралтай нэг хоёр дахиад ойлголт өгдөө. За тэрийг хоёлаа харъя. За энэ бол яг хөө ихлээр өмнөх өөртөө итгэлтэй байдал гэдэг нь сэтгэл хөдлөлийн энэ зантлал багдаг. За энэ харин дараагийн хоёр нь болохоор оюун бодолтой холбоотой. Ийм зантлал багдаг. Тэгэхээр оюун бодол дотроо энэ юунд хамааралтай байдаг вэ гэхээр итгэл үнэмшлээ хадгалах гэдэгтэй холбоотой. За эхнийх нь болохоор хяналтын төөрөгдөл гэсэн ойлголт байна. За ер нь чи өвгөө утгаас нь юу гэж ойлгогдож байна? Юуны талаар ярьж байгаа вэ? Хяналтын төөрөгдөл гэдэг нь бол хувь хүн өөрийгөө хянах чадвар дээр яриад байна бол гэж би хараад байна. Над бол тэр л бодогдож байна. За хяналтын төөрөгдөл гэдэг маань яг хөө гэхэлэр хувь хүн гадаад хүчин зүйлийг хяналттай холбоотой юм төөрөгдөл. Энэ талаар авч үздэг. За үндсэн гол нөгөө алдаа юунаас эхэлдэг вэ гэхээр хүмүүс ингээд нэг зүйлийг ингээд сайн судлаад эхлэхээр тэр зүйл дээр нөлөөлж чадах юм шиг итгэж эхэлдэг. Жишээ магадгүй ингээд өнөөдөр Монголын эдийн засгийг маш сайн судалснараа тэр хүн Монголын эдийн засгийг өсгөхтөн ч юм уу буурахтан ч юм уу ингээд нөлөөлөх үүсэж юм уу те. Эсвэл Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа нэг компани ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд тэр хүнд нөлөөлөд байгаа ч юм шиг тийм одоо мэдрэмж төрж эхэлдэг. Тийм эрсдэл үүсдэг гэсэн. Тэгэхээр нөгөө энэ эргээд явах гэхэлэр нөгөө нэг магадгүй нөгөө нэг тэр хүний одоо өнгөрсөн хугацааг судалж байгаа нь ирээдүг бас бүрээ илэрхийлж чадахгүй шүү дээ. Тэгтэл нөгөө тэр компаниар гарч байгаа үйл явдлуудыг өөрөө хянаатж байгаа юм шиг те. Одоо тэр компани гарцааг өгсөн ч гэдэг юм уу те. Иймэрхүү итгэл үнэмшил хит их нэмэгдээд эхлэхээр эргээд юм хяналтын төөрөгдөл гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө тухайд өөрөөсөө асуух зүйл нь за тэр компани захирлыг чи таних уу? За захирлыг таньдаг байлаа гэхэд яг дотоод үйл ажиллагаанд нь өдөртөж нөлөөлж чадах уу те. За тэр компани билий. Тэр салбар. Тэр салбарыг өөрчлөлт нь чи яг чиний зүгээс ямар нөлөөлөл байгаа юм те. Чи яаж нөлөөлнө? Тэр улсыг удирдахад чи яг яаж нөлөөлж байгаа гэдэг юмнууд ингээд аваад үзэх юм бол бид нар ихэвчлэн нэг хүн бол яах вэ гэхээр
аль ч зүйлд нөлөөлөх юм одоо хүч байдаггүй. Ямар ч одоо эрхэмтэлтэй хүн байлаа гэхэд тийм. Тэгэхээр нөгөө эргээд яах вэ гэхээр бидний удирдах чадахгүй зүйл байгаа шүү. Ер нь одоо нөгөө нэг магадгүй чиний өсөж байгаа гэж бодож байгаа талд чинь нөгөө талд нь унах тэр одоо хүчин зүйл байгаа шүү гэдгийг хүн одоо бодож эхлэх юм бол нөгөө өөртөө хит итгэлтэй байдал тийм. Хит их эрсдэл гаргаад нөгөө цөөхөө зүйл хөрөнгө оруулалт хийж одоо бүх мөнгө алдах ч юм уу тийм эрсдлээс сэргийлэхэд нөлөөлдөг байх нь. За тэгвэл дараагийнх нь мэдлэгийн төрөлтөл. Энийг юу гэж ойлгож байна? Ойлгогдож байна. Хит их судалгаа, хит их мэдээлэл дээрээс шийдвэр гаргалт бас нөлөөлөх байх. Эргэлзээ нэмэгдэх. Магадгүй өндөрөөс үүдээд нэг хоёлаа ярьжсэн нөгөө одоо рефлекс шийдвэр гаргалт үүнтэй холбоотой байдаг гэж магадгүй гэж бодож байна. За мэдлэгийн төрөлтөл гэдэг маань мэдээлэл их болсноороо хүн илүү сайн одоо үр дүнгийг харж байна гэдэг ийм итгэл үнэмшлээс эхэлдэг. Ер нь яг ингээд хүн хөрөнгө оруулалт хийгээд явж байхад бол яг гэхэлэр суур чухал нэг үзүүлэлтүүд гэж байдаг. Ямар ч тохиолдолд. Тэгэхээр нөгөө тэрийг маш сайн мэдчих хэвээр. Тэр мэдээлэлээ дэмжих зүйлүүдээ л нөгөө хүн батлах зорилгоор ингэж нэмэлтээр маш их зүйл судалж уншиж тэрийг ингээд дагаад явдаг. Гэхдээ инглихэд яг хэлэр тэр нөгөө суур хүчин зүйл чинь дагаад тэрнтэй хамааралтайгаар нөгөө ач холбогдол нь буурч ирсэн болохгүй гэсэн. Тэгэхээр зарим хүмүүс яг хэлэхээр бүр нарийн имийг нь харахгүйгээр ерөнхийдөө компани ямар байж болох вэ гэдгийг нь таамаглах юм боломжтой байдаг. Гэтэл нөгөө нарийн юмнуудыг хараад нарийн тоонуудыг мэдэх тусмаа нөгөө суур хүчин зүйлээ ингээд ач холбогдлыг бууруулад эхлэхээр хүн тухайн зүйлийг хитрхи наривчлах, хитрхи сайн мэдж ингээд өөртөө итгэлтэй байдлыг нэмжиж өгчдөг гэсэн. Тэгэхээр ер нь бол мэдээлэл их авснараа одоо тухайн зүйл сайжран гэхдээ одоо нөгөө хит одоо тий наривчлалтай ийм одоо үр дүнгийн чинь баталгаатай болгож байгаа биш шүү. Тэгэхээр иймэрхүү бас төрөл үүсдэг шүү гэдгийг анхаарч явах хэрэгтэй. Шийдвэр гаргадаг. Харамсалтай бидний бас энэ цаг бас дуусчлаа. Тэгэхээр маш хэрэгтэй мэдээлэлүүд 3 хэсгээр бас өглөө гэж бодож байна. Ер нь бол яг санхүүгийн зам төлөв гэдэг бол яг иргэн болгонд тэ хүн болгонд байж ах хэвээр зүйл байдаг. Үүнд харин яаж сүргээр нөлөөлөх үү, яаж эрэг байх үү гэдэг талаас нь мэдээлэл хүргэлээ тийм ээ. Маш их баярлалаа.